Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэндээ Япон болон Солонгосын нэлээд алдартай жүжигчид тоглосон Хайрын дараа юу ирдэг вэ хэмээх киног ярьж өгнө. Энэ кино бол нэлээд эмо кино. Тэгээд та бүхэн ч гэсэн хайрын дараа гэхээр ойлгож байгаа хөтэй салалтын дараа хүнд юу ямар мэдрэмж тохиолддгийг, юу болтгийг гэдэг талаар өгүүлнэ. Энэ кино маань ерөөхдөө 6 ангитай. 6 ангийг би бүгдийг нь ярьж өгүүлнэ. Нэг гоё мэдээ хэлэхэд энэ кино дуусаад энэний араас би бүр маш гоё киног ярьж өгнө. Үнэхээр гоё. Хинч хизээж харамсахгүй юм киногоо. Тэгээд киногоо үзээд дараагийн киногоо тасаад үлээж байгаарай. Түр баяртай. Үгүй кино руу орцгоё. Хун гэх энэ бүсгүй бол хөгжмийн чиглэлээр суралцдаг оюутан. Гэвч оюутнуудын нэгэн айдлаар гэрээсээ явж аав ээжээсээ холтгол юм бол амьдрал сайхан болчих юм шиг санагдана. Тийм ч утгаараа өөрийнхөө хідэн хувцас хайртай гитараа чирээд Японд байгаа найз руугаа явдаг. Ачаага дийлэхгүй гарц төвчсөн түнд Жунго гэх Япон залуу туслана. Хуныг найз жихийн досгоор ирэх ба Жунгог хараад юу вэ? Шууд үү? Им хурдноо химийн дооглоно. Ингээд тэд Жунгог гуйж зургаад харуулдаг. Оройн жихий хун хоёр ирхчлөө химийн тулгацгааж хуны найзтай ярихдаа цагийн ажил хийж олсон мөнгөөрөө энд ирсэн ба одоо ажил хийж түрээсээ хамт төлөлцөн гэж ярьцгаадаг. Оройн гар утсан дээр авуулсан зургуудаа үзэж байгаад өнөөх залуугийн инээмсэглэсэн зүрхийг олж хардаг. Хуны хөгжмийн чиглэлээр суралцдаг ба түүнийгээ төгсөөд дараа нь үргэлжлүүлэн уран зохиолын ангид сурч зохиолж болох хүсэлтэй. Японд ирснээс хойш өнөөх залуутай ганцхан удаа тааралцдаг ба тэр үед нь хуны биш Жунго хуныг олж харсан байдаг. Хуны ажил хайж бүтэн сар өнгөрсөн ч олигтой ажил олдохгүй л байлаа. Ингээд нэгэн хоолны газар цагийн ажилтан яаралтай авна гэсэн зарыг харж дотогш орох гэтэл үүдэн дээр нь Жунготэй таарна. Тэр хоёр хоёулаа энэ ажлыг сонирхож байлаа. Хоолны газар ганцхан хүн авна гэхэд хун би Японоорч Солонгосоор чөлөөтэй ярьдаг. Одоо Японд солонгосчуулчид ихэрдэг учраас намайг авбал илүү их орлоготой болно гэж хэлнэ. Харин Жунгог би сургалтын төлбөрөө төлөхийн тулд маш олон ажил хийж байсан учраас маш сайн дуршлагатай. Хинтээч ямар ч үед төргөн шуурхай найрсаг харьцаж чадна гэж хэлдэг. Гэтэл хоолны газрын эзэн сургалтын төлбөрч одоо цагт их хүнтэй болсондоо хэмээн Жунгог илт өрөвтгöd хуны хажуунаас нь орж ирэн би хүний нутагт ганцаараа байр түрээслэж амьдардаг. Хэрвээ түрээсийн мөнгө олохгүй бол байрнаасаа хөөгдөн хэмээн өрөвдөлтөд царай гаргана. Ингээд хоёрын хоёр оюутныг авах боломжгүй ч гэсэн хоёуланд нь боломж олгохын тулд тэр хоёрыг нэг өдөр ажилуулад хамгийн сайн байгаагийг нь авахар болдог. Тэд хоёул маш сайн ажиллаж байлаа. Нэгэн үйлчлүүлэгч орж ирэн захиалга өгөх гэхэд хун очиж захиалга авдаг. Тэгэхэд өнөөх үйлчлүүлэгч уурлаж баахан гадаад хүмүүс энэ тэндгүй ажилдаг болчихжээ. Япон хэлтэй хүн байна уу гэхэд Жунго очиж захиалга авахар болно. Тухайн үйлчлүүлэгч энэ зөөгчийнхөө дуудлага дээр нь анхаар яаж яриад байгаа юм бэ гэхэд Жунго та энэ хүнээс уучлахгүй нү? Эсвэл та гар хэмээн хэлснээр үйлчлүүлэгч маш ихээр уурлаж гарч авдаг. Үүнээс болж Жунгог биш хуныг ажилд авна. Гэвч удалгүй Жунго хуны ажлын эсрэг талд байрлах хотдогны газар ажилд ордог. Хун өдөр бүр л зав гарвал Жунгогийг ширтэх тул ажлынхан нь түүнийг шоолж дарга нь хотдогонд явуулж энэ хоёр ямар нэгэн байдлаар хоорондоо татагдж үерхээсээ хэмээн ярьцгаадаг. Хуныг харсан ажилчид нь цонхоор харж хун ч одоо сандарч байгаа байхдаа өрсөлдөгчтэйгөө таарлаа. Яана энэ хоёрын дунд юу болох бол хэмээн маазарна. Харин хуны Жунгог хоёр хоорондоо тун эвтэй нэртэй байлаа. Маргааш нь худалдааны газрууд тухайн бүсийнхээ гадна талбайг цэвэрлэх болоход хуны ажлынхан албаар хуны Жунгог хоёрыг тааруулах гэж хуныг тийш явуулдаг. Тэд ч таарлаж бусдаасаа илүү дотн байлаа. Удалгүй хуны ээж утасдаж түүнийг дур мэдэн явлаа хэмээн тэр хоёр уцаар маргалдана. Үүнийг сонссон Жунгог хуныг тавьшруулахын тулд архиуцгай гэснээр тэд анхудаа юм ярьж суугаар болдог. Тэд ууж бас ярилцаж дараа нь нэрээ мэдэлсэн. Ингээд автомат тоглоомын газарч очиж тэд хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрүүлдэг. Хуны гинтийн учраас хувь тавилан зэргийг мөрөөддөг, түүнд ч итгэдэг нэгэн байлаа. Тэр өглөө бүр цэцэрлэг түрээлэнд гүйдэг бөгөөд энэ удаа Жунго түүнийг хүлээж байв. Анх уулзмагцаа архиуж бүр тэнэг үйлдэл гаргасандаа харамссан хуны түүнээс цугтаахан тэр. Гэвч Жунго араас нь гүйж ирээд чиний авахыг хүссэн тоглоомыг авчихлаа. Эхний оролдлогоор гэж худал хэлдэг. Үнэн дээр арай гэж тоглоомыг авсан байдаг. Тэр үедээ л хун ухаарч энэ бол хувь тавилан гэж боддог. Энэ цагаас тэр хоёр үргэлж уулзаж цагийг хамт өнгөрүүлнэ. Хуны ажлынхан тэр хоёрыг маш ихээр өхөөрдөж дэмжиж байлаа. Тэр хавар тэд учирч тэр хавартаал салцгаасан байдаг. Жунгогийг мартах гэж хун Солонгостой буцан ирж аль болох ажлаар өөрийгөө дарж байв. Гэхдээ тэр Минжүн гэх найз залуутай болсон байдаг. Хуны гэр бүлийнхэн Минжүнд маш сайн ханддаг байлаа.
Хуны аав маргааш Япон зохиолчтой уулзах болж орчуулагчаараа хуныг яваад өгөөч хэмээн гуйдаг. Маргаашин зохиолчийг досч авахд тэрхүү Сасаки гэсэн зохиолч нь Жунго байх нь тэр. Түүнийг харсан хүн Жунго гэдгийг нь мэдсэн бол ирэхгүй байх л байсан хэмээн бодсноор 1-р анги төгсдөг. 2-р анги Хуны Жунгод энэ хорвоогийн хаанч хувиршгүй хайр байдаг гэдгийг ойлгосон. Хэрв одоо л явахгүй бол би чамд гомдох юм шиг байна хэмээн захаа бичиж үлдээгээд Жунгог орхиж явснаар энэ анги эхэлдэг. Жунго хүн хоёр тэр цагаас хойш үерхэж бүр хамт амьдарч байгаад салсан байлаа. Жунго онгоцноос буугаад 5 жилийн дараа Хуныг ахин харахтаа л нээрээс хувь тавилан байдаг юм байна гэж боддог. Жунго тэр цагаас хойш алдартай зохиолч болсон байлаа. Замдаа тэд юу ч ярьсангүй. Харин хамт өнгөрүүлсэн жаргалтай сайхан мөчүүдээ дурсна. Нэгэн цагт хамт байсан цаг хугацаа зүүчиг сайхан байсан бол өдгөө дурсамж болсон байлаа. Жунго Хунигаас намайг зохиолч Сасаки гэдгийг мэдсэн үг гэхэд Хуни үгүй мэдсэн бол би энд ирэхгүй байсан гэж хүйтнээр хариулдаг. Тэд өмнө нь бие биенээсээ хоромж холдож чаддаггүй байсан бөгөөд бүхий л цаг үеийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлж бүр Жунгогийн аавтай хүртэл танилцсан байдаг. Жунго Хуны хэлсэн өнөөдөр маргааш нөгөөдөр ч хайрлан гэж бодохоор би жаргалтай байна гэсэн үгийг нь ахин дахин дурсан санана. Хуны өдгөө хэвлэлийн газрын эрхлэгч болсон байдаг. Тэд Жунгогийн зургийг авч энэ үеэр Хуны түүний цамсны захыг нь янзалж өгөхдөө хамт байсан үедээ бодож амжина. Ярилцлагын үеэр сэтгүүлч Жунгогоос Солонгос хэл мэдхүү гэхэд Жунго сайн сууж байгаарай, сайн явж ирсэн үү зэрэг мэдчилгээний үгнүүдийг мэднэ. Тэр үгнүүдийг зааж өгсөн хүн намайг зохиолж болоход ихтийн болсон гэхэд сэтгүүлч тэр хүнийхээ талаар ярьж болох уу гэхэд Жунго дэмий байх. Бидний учрал зохиолоос ялгаатай нь ад шаргалтай төгсөөгүй гэдгийг нь хэлдэг. Сэтгүүлч үргэлжлүүлэн зохиол дээр Кёто хотыг илүү их дүрсэлсэн байдаг. Тэр ямар нэгэн өөр утгатай юу гэхэд үйл явдал 5 жилийн өмнөх рүү шилжинэ. Тэр хоёр үерхэж эхлээд хамгийн анх очисон дурсгалт газар нь Кёто байв. Тэгээд Хуны аавынхаа анхны харимт зочилж бүр тэднийд хонсон байдаг. Шөнийн Жунгогоос хүмүүс хизээ нэг өдөр салж өөр хүмүүстэй гэр бүл болдог. Хоёулаа яах бол гэхэд Жунго хоёулаа бусдаас өөр ягаад салахгүй гэж хэлнэ. Сэтгүүл захин таны зохиол дээр гардаг дүр ховришгүй хайраа олсон болов уу? Мөн тэр хүндээ одоо ч хайртай юу гэхэд Хуны нилээн удаж байгаад асуултыг орчуулж өгөхөд Жунго харамсалтай ч гэлээ сүүлийн 5 жил түүнийг ганц ч удаа мартаагүй гэж хариулдаг. Үүнийг сонссон Хунид үнэхээр эвгүй бас сонирн байсан учраас төр завсарлага аваад үргэлжлүүлэхээр болдог. Сэтгүүлчийн асуултууд тэр хоёрын хувийн орон зайруу хитрхи их халдаад байсан тул Хуны ярилцлагыг яаралтай зогсооно. Ингээд тэд салах болж маргааш нь мэрэгжлийн орчуулагч явуулна гэж хэлээд салцгаадаг. Жунго лифтээр дээш өксөж байхдаа өмнөх явдлаа ахин санана. Тэр хоёр үерхдэг байхдаа муудаж Жунго Хуны руу орилоход Хуны сэтгэлд айдас, гомдол үлдсэн байдаг. Жунго Хуны араас гүйж түүний машины урдуур орж гинт зогсоож буйгаар 2-р анги төгсдөг. 3-р анги Хуны найз залуутайгаа уцаар ярьж жаахан ядарсан тул хараад хамт ууцгая гэд ярьж байтал гинэт урдуур нь Жунгог гарч ирэн түүнийг зогсоож буйгаар энэ анги эхэлдэг. Хуны хизээ нэг өдөр уулзвал асуух зүйл байсан ч одоо өнгөрсөн үеэ санамааргүй байна гэхэд Жунгог надад бол яриах хэлэх зүйл маш их байна. Жохом хаанаас нь гэдгээ мэдэхгүй юм гэснээр яриагаа эхлүүлдэг. Чамтай ингэж таарсан маань сүүлчийн боломж байх. Тиймээс би чамайг алдахыг хүсээгүй. Чамд буруу ойлголт төрүүлсэн бол алдаагаа засмаар байна гэхэд Хуны ийм юм ярих хэрэггүй. Би удахгүй гэрлэх гэж байгаа гэж хэлдэг. Тэгээд Жунгогийг буулгасныхаа дараа Хуны түүнийг одоо болтол яагаад мартаагүй байсан юм бол хэмээн бодож бас гунигэлдэг. Хуны Жунгогоос яагаад намайг уйлуулсан юм бэ? Яагаад намайг үлдээгээгүй юм? Зогсоохч үгүй, хайхч үгүй. Яагаад одоо ирж байгааг асуухыг хүссэн байлаа. Тэр Японоос буцаж ирэхэд нь аав нь өвдсөн байх ба тэр цагаас өдий хүртэл Минжун аав болон Хуны хажууд байгаа. Эмэгтэй хүн хэцүү үед нь хамт байсан хүнд тасчихдаг гэдгийн адилаар Хунич хүн Минжунд тассан байлаа. Маргааш нь Жунготой уулзгаар X нь Японоос ирсэн байв. Тэр Хунаас салаад хэцүү байх үед нь түүнтэй үерхэж байсан бөгөөд одоо ч түүнд сэтгэлтэй хэвээр. Энэ үед Хуны найз залуутайгаа хормын дайсанж хослоо сонгоно. Хуны дайсан заа өмсөхдөө Жунготой байсан үеэ сандаг. Тэд үерхэж байхдаа хормын дайсанж хараад баярлаж бас мөрөөдөж байснаа санан уйлдаг. Оройн найзтайгаа хамт октын үдиршлэг хийхээр найз залуугаасаа салж авна. Тэгэд тэр маш ихээр уугаад байсан учраас найз нь юу болсныг нь асуухад Жунго Японоос эргэж ирсэн гэдгийг нь найздаа хэлэхэд үйл явдал өмнөх үе рүү ахин шилжинэ. Жунгогийн аав нэг өдөр найзынхаа төрсөн өдөрт бол өөрийнх нь ажил туслахыг Жунгогоос хүснэ. Жунгог хэл чимээгүй ирэхгүй байсан тул давчилсан хүн ганцаараа гүйж байгаад согтуу хүмүүстэй таарч үгтлээ айдаг.
Ингээд цагдаагийн газар очиод Жөнгөө рүү залгуулах боловч Жөнгөө утсаа авдаггүй. Тэр айгаад гүйж явахдаа шагаагаа булгалсан болохоор ганцаараа эмнэлэг орох хэрэг хүртэл гарна. Ер нь энэ үед Жөнгөө хит их ажилдгаас болж хуны ганцаарддаг болчихсон байх ба Жөнгөөгийг ажлаа нэг тавилаа хэмээн тэд маргалддаг. Ганцаардал хүнийг дөхшүүртэй болгож, ганцаардал хайрыг улам сулруулдаг. Тэгээд түүнд итгэж чадахгүй бол бүх зүйл дуустдаг. Үйл явдал иргэн одоо цаг руу шилжинэ. Хуны найзтайгаа нэлээд уусан ба найз нь Минжүүнийг дуудаад тэр хоёрыг ууж бай. Би гэлс явцгаад ирье гэж хэлээд хоёулахныг нь үлдээдэг. Энэ үед Жөнгөөч мөн адил X-тэйгээ уулзаж байдаг ба X нь би чамайг 5 жилийн турш надад дурлахыг чинь хүлээсэн. Би чамайг авахар ирсэн гэж хэлдэг. Харин нөгөө талд Минжүү хуныг би чамайг аль эртнээс л хардаг байсан. Японд байхад чинь хүртэл маш их сансан. Эргээд ирэхэд чинь үнэхээр их баярлсан. Цаашдаа юм ярмааргүй яг энэ өдөр шиг өдрүүд зөндөө тохиох үед зүгээр л юунд санаа зовлтгүйгээр ууж идэж амьдраасаа гэж түүнийг тавьшруулна. Жөнгөөгийн экс нь Жөнгөөд өнгөрсөнтэйгоо зурласан хүмүүс гунигтай санагдаг гэж хэлээд ганцаараа ухаар явдаг. Хунийч тэр гэртээ харж Жөнгөөгийн тухай бодох бол Жөнгөөгч хуныг бодон сууж байтал гинэд хаалга дугарч арайч биш байгаа хэмээн бодсоор хаалгыг аяархан нээхэд хуны биш X нэрч гисэн шууд л түүнийг тэрж авснаар 3 дугаар анги төгсдөг.